За сайн байцгаана уу залуусаа. За өнөөдрийн хичээлээр бас нэгэн чухал сэдэв буюу бид нар Fibonacci левелүүдийн талаар судална. За тэгээд хичээлээс орохоос өмнө бол яг Fibonacci гэдгийг ямар хүн зохиосон талаар товчхон хэдүүлээ түүх намтартай танилцгаая. За Leonardo Fibonacci буюу 1170 оноос 1250 оны үед амьдарч исэн дундад зууны үеийн Италийн математикч бөгөөд орчин үеийн математикийн хөгжлийг эрс хурцсгсан нөлөө бүхий хүн байгаа. За түүний бүтээлүүд болон Fibonacci-гийн дараалал нь математик болон шинжлэх ухааны түүхэнд гүнзгий улам рүүлдээсэн гэж үздэг. За тэгээ ер нь бол энэ Fibonacci-гийн зохиосон одоо энэ үнийн төвшингүүд болвол ер нь даан ганц одоо энэ Forex-ийн салбар дээрч биш олон төрлийн шинжлэх ухааны салбарт бол ашиглагддаг юм математикийн угаасаа байдаг юм онол байгаа гэсэн үг. За энийг хөрөнгөний зах зээл дээр бас хэдүүлээ ашиглаж болдог байх нэ. За Fibonacci retracement болон extension. За 1200 оны үед зохиож байсан тооны хууль гэж. За тооны хууль гэхээр Fibonacci-гийн одоо энэ буцаалт ба өргөтгөл гэж нэрлэдэг байгаа одоо энэ буцаалт гэдэг нь retracement, за өргөтгөл гэдэг нь extension гэж байна. За энэ санхүүгийн зах зээл дээрх дэмжлэг эсэргүүцэл үнийн зорилттой төвшнүүдийг тодорхойлоход ашигладаг техник шинжилгээний хэрэгслүүд. За тэгээ эдгээр нь Fibonacci-гийн дараалал дээр суурилдаг бөгөөд энэ нь хоёр өмнөх тооны нийлбэртэй тэнцүү тоонуудын цуваа гэж байна. За жишээлбэл одоо энэ чинь харах юм бол 0 дээр 1-ийг нэмэхээр 1. За өмнөх 1 дээр нь 1-ийг нэмэхээр 2. За өмнөх 1 дээр нь 2-ыг нэмэхээр 3. За өмнөх 2 дээр нь 3-ыг нэмэхээр 5. Өмнөх 3 дээр нь 5-ыг нэмэхээр 8 гэх мэт ийм дараалалаар явдаг нэг юм тооны хууль байгаа гэсэн үг. Тэгээ эдгээр тоонуудын харьцаанаас гаргаж авсан хувь хэмжээнүүдээс бүрддэг. Тэгээ эдгээр хувь хэмжээнүүдийг байгаль болон санхүүгийн хэм маягт бол ер нь бол ихэвчлэн төлхөө ашигладаг гэж ойлгож байна. За тэгээ одоо энэ Fibonacci-гийн одоо энэ харьцаанууд бол ер нь бол бүхий л төрлийн байгалийн үзэгдэл дээр бол ажиглагддаг юмс үзэгдэл дээр. За одоо жишээлбэл энэ Mona Lisa гэдэг алдарт зураг дээр бол одоо энэ бас Fibonacci-гийн харьцааг ашиглаж үзэхээр бас яг л гараад ирцэн байдаг ч нэ. Тэгээ энэ бол тухайн түүхэндээ бол хүний бие төрөх царай харьцааг бол маш төгс бүтээсэн юм гайхамшигтай зураг гэж үзэгдэж исэн тооцогдож исэн юм зураг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зураг маань өөрөө Fibonacci-гийн харьцаанд суйрлаж бүтээгдсэн байх боломжтой юм зураг байх чинь тий. За тэгвэл энэс гадна бас бүхий л төрлийн бас байгалийн үзэгдэл буюу одоо энэ галактик, за энэ хуй салхи, одоо энэ цаг агаарын өөрчлөлт, за тэр бүхий л одоо энэ ургамал амтан дээр бүхий л төрлийн зүйл дээр одоо энэ давтагдсан ийм тойрог хэлбэрийн Fibonacci-гийн тоон бүсүүдээр дараалаж ийм бүтсэн ийм одоо ийм зүй тогтолтой байдгаа гэсэн үг. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ үнийн түвшнүүдийг хөрөнгөний зах зээл дээр буюу Forex дээр одоо хэрхэн ашигладаг талаар хэдүүлээ судалнаа. За Fibonacci-г дотор нь ерөнхийдөө бол Fibonacci retracement буюу одоо Fibonacci-гийн буцаалт буюу ойхон Fibonacci-гийн retracement буюу ойхон, за extension буюу одоо өргөтгөлийн үн гэж хоёр янзаар ангилдаг. За одоо жишээлбэл Fibonacci-гийн буцаалтын зорилго гэх юм бол retracement-ийн зорилго гэх юм бол Fibonacci-гийн буцаалтыг үн буцаж засварлагдах одоо correction үеийн боломжит эргэлтийн түвшинг тодорхойлоход ашигладаг. Тэгээ энэ нь үндсэн хандлага дахин үргэлжлэх магадaltaй буюу одоо өөрөөр хэлэх юм бол аптренд явж илаа гэж үзэхэд тухайн аптренд маань тодорхой хэмжээнд чиглэлийн дагуу явж байгаа буцаад correction орж ирээд за Fibonacci-гийн ямар нэгэн үнийн түвшингүүд дээр очиж одоо спорт дэмжлэг эсэргүүцэл аваад за тэгээд энэ өсөлтийн трендийн чиг хандлага нь дахин үргэлжлэх магадaltaй цэгүүдийг харуулдаг гэсэн. За гол түвшнүүд гэж байгаа. Буцаалтын түвшнүүдийн үнийн хөдөлгөөнийг өндрөөс эсвэл багаас өндөр хувь хэмжээгээр тооцдог. Тэгээд хамгийн түгээмэл ашиглагддаг түвшнүүд нь 23.6, 38.2, 50%, за 61.8, 78.6 гэсэн үнийн түвшнүүдийг бол ерөнхийдөө Fibonacci дээр ашигладаг байх нэ. За хэдүүлээ энийг бол яг бодит чартан дээр бол ашиглаж зураад үзье. За энэ автокадын ханшин дээр хэдүүлээ зураад үзчих. За жишээлх юм бол бид нар өмнөх хичээл дээр бол нөгөө доовын онол, за ханшийн higher high болон higher low бүтцүүд, ханшийн бүтэц market structure гэдэг зүйлийн талаар судалсан тийм үү. Тэгэхээр өөрөө ханш маань Fibonacci-г татахад бол эдгээр зүйлс нь бас хэрэг болно гэсэн үг. За ханш мэдээж уналтын үед бол ёроол хийгээд, баг орой хийгээд, унаад дахиж энэ өмнөх ёроолосоо доод түвшинд ёроол хийгээд өсөөд унаад иймэрхүү зүй тогтолтой явдаг гэж үздэг те. За тэгвэл Fibonacci-г татахдаа
trading wave-ийн зүүн талд байгаа одоо 3 дахь зэснээс бол Fibonacci retracement гэдэг зүйлийг дараад за ханшийн өмнө нь хийсэн орой болон одоо өмнө хийсэн ёроол хүртэлх зооныг татна гэсэн үг. За тэгэнгүүт ханшийн зоонууд гарч ирнэ. Одоо өмнгийн хувинууд гарч ирнэ гэсэн үг. За 88, 79, 75, 62, 50, 68, 12 гээл те. За эдгээр үнийн хувиуд дээр ханш маань ирж ретресментийн хөдөлгөөнд дуусаад буцаад чиглэлийн дагуух буюу чиг хандлагыг үргэлжлээд явах магадaltaй л гэж үздэг гэсэн үг. За тэгэхээр бидний одоо гол зорилго нь бол ханшийн ретресмент буюу одоо correction хөдөлгөөнийг л олох зорилготойгоор энэ Fibonacci retracement гэдэг зүйлийг татдаг байх нэ. За тэгвэл ханшийн бодит одоо ханшин дээр бол хэдүүлээ энэ retracement гэдэг зүйлийг татаад үзье. За жишээлх юм бол гэхдээ энийг бол яг Fibonacci зөв татахын тулд мэдээж нөгөө нэг high болон low ханшуудыг бол зөв тодорхойлох хэрэгтэй. За тэгжиж зөв үнийн бүсүүд ч бас гарч ирнэ гэсэн. За одоо энэ зургаар ингээд харах юм бол ханш доод ёроолоо буюу одоо энэ ёроолыг эвдээд буцаад retracement хөдөлгөөн орж ирлээ гэж үзэж шүү дээ. Тэгэх юм бол бид нэр өмнөх оройгоосоо буюу энэ цэгээс өмнөх ёроол буюу энэ цэг хүртэл татангууд эдгээр левелийн аль нэг дээрээс нь бид нэр дахиад ханшийг шорт хийх боломжтой болж байна гэсэн. За энэ дундаас retracement-ийн хөдөлгөөнд бас нэг тодруулж хэлэх зүйл гэх юм бол миний хувьд бол яг үндсэн Fibonacci-ийн левелүүдийг ашиглахгүйгээр одоо эдгээр левелүүдийг бол ашигладаг 88, 79, 70, 62 гэсэн үнийн түвшнүүдийг бол ашигладаг. За энэ чинээс бол 79 болон за 70.5 за тэгээд 88 гэсэн энэ үнийн бүсүүд бол golden zone буюу ханшийн маш өндөр магадaltaй зооныг тодорхойлж чаддаг юм зон байгаа. За тэгэхээр харах юм бол энэ чинээс high зоноос low зон хүртэл татаад үзэх юм бол хайш эргэж retracement эрэхтэй энэ 3 golden зоны аль нь дээр нь ч ирж болно. Ер нь бол энэ 3 зоныг бүгд нь ингээд аваад үзчихнэ гэсэн үг. За энэ 3 зон дээр ирээд ханш буцаад доошоо одоо үргэлжлсэн хөдөлгөөн бол үргэлжлсэн байгааг та бүхэн харж байна те. За тэгвэл бидний энэ чинь шорт харилцаанд орох боломжтой байж. За тэгвэл дахиад энд дундын цагийн таймфрейм дээр уналт хийгдлээ, retracement хөдөлгөөн орж ирлээ, дахиад уналт үргэлжилсэн байна. За тэгвэл бид нар уналт ихсэн энэ оройноосоо pivot төвшингөө татаж үзэх юм бол за ханшийн 50% гэсэн үн дээр ирээд ханш доошоо унж тий. За ингээд доошоо унаад асах 62 хүртэл бол очсон байх чинь. За extension-ыг бол дараа нь тайлбарлая. За тэгвэл дахиад нэг чинь дээр татаад үзье. За энэ дээр харагдчихна. За энд орой байна. Үндсэн ёроол бол сэтэрсэн, эвдэрсэн. Тэгэхээр бидний үндсэн хөдөлгөөн явсны дараа correction хөдөлгөөн орж ирээд буцаад ханшийг унаа гэж таамаглана. За тэгвэл хаанаас энэ аль төвшнөөс одоо энэ correction одоо хөдөлгөөн маань дуусгар болох юм бэ, бид нар сэл орох юм бэ гэдгийг тодорхойлохын тулд оройноосоо ёроол хүртэл пивогоо татаж үзээд ханшийн 62 гэсэн энэ үнийн төвшнгөөс дахиад ханшийг доошоо шорт ороход яг 62 үн гэсэн хувь гэсэн левел дээр бол ханш маань бол сайхан барьж ирсэн байна тий. За ингээд унаад ханш бол үргэлжлээд явсан байна. За ийм маягаар бол Fibonacci-г татаж бол хэрэгэлдэг гэсэн үг. За тэгээд үүнээс гадна одоо бид нар жишээгээр бодит жишээгээр харж үзэх юм бол retracement-ийн хөдөлгөөн дээр одоо тий өмнө хийсэн lower high буюу одоо уналтын үед ярих юм бол lower high үн дээрээс татаад lower low хүртэл цэгээ татангууд биднэрт одоо энэ golden zone буюу 78.6, 88.6, 71 гэсэн үнийн аль нэг бүс дээр ханш ирээд доошоо унаа. За энэ хэсгийг бол би бол ерөнхийдөө golden zone гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За ханш бол тэр болгон одоо 38.2 дээр бол ирээд байдгүй. Эсвэл 50% дээр ч юм ирээд байдаггүй. Ихэвчлэн одоо энэ golden zone гэсэн үн дээр бол ирж retracement-ийн хөдөлгөөн хийдэг учраас энийг golden zone гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгээд миний хувьд бол 61.8, 78.6, 88.6 гэсэн тоонууд нь golden zone буюу хамгийн магадлал өндөр болон дээрэс нь нөгөө нэг RR буюу risk reward төвшин өндөр гарч ирдэг зон гэсэн үг. За одоо ингээ харах юм бол бид нар одоо жишээлбэл энэчнээс хоёр төрлөөр одоо stop loss-ыг тавьж болдог. Нэгдүгээр боломж нь бол 62 левел дээр ирээд бид нар ханшиг short орлоо гэж бодоход дараагийн pivot төвшний дээр нь stop loss-ыг тавьж өгөөд ёроол хүртэл арилжаанд орж болно. Эсвэл бүр баттайн дээргээд өмнөх high одоо lower high оройныхоо
дээдлэлт нь стоп лоссыг байршуулж өгдөг. Тэгэхээр 62 болон 50 төвшин дээрээс орох гэхээр одоо нөгөө энэ risk reward ratio маань өөрөө их бага гараад идэг. 157-тэй. За тэрний оронд би голден зооноос арилжаанд оролцох юм бол жишээлбэл энэчнээс арилжаанд оролцох юм бол ер нь бол нөгөө нэг risk reward айгүй өндөр гарч ирж байгаа гэсэн үг. За энэ 79 үнийн ханшнаас орлоо. За stop loss-ыг энэ өмнөх 20 дээр байршуулж өглөө. Take profit-ийг доош нь тавилаа гэж үзэхэд 356 буюу өмнөх одоо тэр саний risk reward-тэй харьцуулах юм бол маш өндөр risk reward-тай гарч ирж байгаа. Тэгэхээр аль болох golden zone дээр орж ирэх юм бол ер нь арилжаанд оролцох гэж одоо зорих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бас нэг зүйл гэх юм бол Fibonacci-гийн retracement-ийн хөдөлгөөн одоо жишээлбэл хийхдээ өмнөх импульсийн хөдөлгөөн нь хэр одоо том хэмжээтэй орж ирснээс хамаарат аль төвшин дээр орж ирэх нь бас янз янз байдаг гэсэн. За өмнөх одоо импульсийн хөдөлгөөн ийм том хэмжээтэй орж ирлээ гэж үзэх юм бол retracement-ийн хөдөлгөөн ер нь хөвчлэн пибо 50 төвшин дээр ирээд буцаад унах тохиолдол байдаг. За өмнөх импульсийн хөдөлгөөн бага хэмжээтэй орж ирсэн байна гэж үзэх юм бол энэ үнийн бүс нь retracement-ийн хөдөлгөөн нь бол за нэг голден зон руу орж ирэх магадлал арай өндөр байдаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас харах хэрэгтэй шүү. За тэгээд дараагийн хэдүүлгийнх нь ярих зүйл болохоор Pibo extension буюу өргөтгөлийн үн ашиглаж байгаа. За өргөтгөл нь өмнөх өндөр эсвэл бага түвшнээс давж гарсан тохиолдолд үнийн боломжит зорилттой түвшинг төсөөлөхөд ашигладаг. Одоо хаа хүрх юм бэ гэдгийг ашиглах гэсэн үг. Бид нар өмнө нь бол хаанаас арилжаанд орох вэ гэдгийг retracement-ээр олж ирсэн бол өргөтгөл буюу extension дээр бол тэр ханш нь хаа хүрх юм бэ гэдгийг тодорхойлж болно гэсэн үг. За өргөтгөлийн түвшингүүд нь чиг хандлагын дагуу үн дэмжлэг эсвэл эсэргүүцлээ тулгарх магадaltaй зэгүүдийг илэрхийлдэг. Хамгийн түгээмэл ашиглагддаг түвшнүүд нь 61.8 100 161 261 423 гэсэн үнийн бүсүүд байх нэ. За тэгээ хэрхэн ашиглах вэ гэхээр чиг хандлагт 3 чухал цэгийг тодорхойлох эхлэл, оргил эсвэл буцаалтын цэг. Эдгээр цэгүүдийг ашиглан өргөтгөлийн түвшнүүдийг тооцно. За энийг би яг бодит жишээн дээр харуулъя. За энэ дээрээс extension-ээс харуулах юм бол за зурагнаас харуулах юм бол эхлэл. За тэгээ үнийн одоо очисон одоо ханш. За тэгээд буцаалтын ханш. Буюу retracement-ийн одоо очисон ханш. Энэ гурыг зөв тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж retracement-ийн хөдөлгөөн extension хөдөлгөөнөө тооцно гэсэн үг. За энийг яг бодит жишээн дээр хэдүүлээ хараад үзье. За жишээл саяныхаа жишээн дээр л харж ил. За одоо энэчнээс ингээ харах юм бол бид нар 3 цэгийг тодорхойлох хэрэгтэй. Түрүүн бол retracement дээр бол зөвхөн high болон low цэгийг тодорхойлоод ингээд татчихсан бол extension дээр бол 3 цэгийг тодорхойлно. High, low болон retracement очисон цэг орой гэсэн үг. Энэ гурыг холбож татна гэсэн үг. За ингээд ирэхээр ханшид нөгөө нэг очих магадaltaй чухал үнэн бүсүүд чинь бол гараад ирнэ. За нэг ингээд харчтэй. За энэчнээс ингээд бид нар харлаа. Оройн цэгийг тодорхойлсон, ёроолын цэгийг тодорхойлсон, retracement буцсан үнийг тодорхойлсон. За тэгвэл одоо энэ ханш хаа хүртэл явах боломжтой юм бэ гэдгийг нөгөө нэг үнийн бүсүүдээр тодорхойлно. За энэчнээс түрүүн бид нар энэчнээс sell арилжаанд retracement-ийг ашиглаад орчлоо гэж бодоход extension Pibo-г ашиглаад 168 хүртэл бид нар арилж байгаа барья гэж үзэх юм бол энэ дээр ирээд ханш яг сайхан барьсан байгаа. За тэгэхээр иймэрхүү байдлаар ханшийн extension хөдөлгөөнийг бол олох боломжтой гэсэн үг. Хаа хүртэл очих боломжтой одоо олох болж байна гэсэн үг. За ханш унлаа, өслөө, уналт үзүүллээ. За тэгвэл энэчнээс бид нэр retracement-ийн хөдөлгөөнийг ашиглаад high low-уудаа тодорхойлоод, golden zone-аа тодорхойлоод энэчнээс sell орохоо харчлаа. За тэгвэл үүний дараа бол ханшийн extension буюу өргөтгөлийн хэмжээг олохдоо high-аас low хүртэл татлаа, retracement дууссан хүртэл ханшийг авчлаа. За ингэснээрээ 168 хүртэл арилж байгаа барьж болж байна. Энээс доош явуулаа 268, 2618 гэдэг үн хүртэл барьж болж байна. Эсвэл бүр доошогоо ингээд 3618, 4 236 гэсэн үнүүд дээр ханш очно гэсэн байдлаар бүр свингээр ингээд ханшийг барьж болно гэсэн үг. За тэгвэл энэ дээр тэгтээ нэг юм хараад үзье те.
энэчнээс ирээд ханшийн extension зоонууд төр хэр барьж исэн байна. Бүр том зургаар хараад үзье л дээ. За ямар ч 168 дээр бол барьж исэн байна. Энэ одоо ингээд 268 төвшин дээр бол ханш барьж штэ бас. Тийм үү? 268. Өмнө нь ханшийн 168 левел дээр бол ханш спорт бариад дэше өсөж исэн бол дахиад доошоо оныгаа нэвтлээд унахдаа 268 гэсэн үн дээр дахиад ханш спорт аваад дэше өсөж штэ тэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөгөө нэг ашиг авах буюу take profit авах зоонуудаа extension хөдөлгөөнөөр дамжуулж олох боломжтой байдаг байна. За тэгээд retracement болон extension-ийн ялгааг нь яг хооронд нь харьцуулж харуулах юм бол retracement хөдөлгөөн бол бид нар хаяас low хүртэл тодорхойлоод энэчнээс sell арилжаанд орлоо. За энэ sell арилжаанд орсон зооныгоо extension хөдөлгөөнийг ашиглаад энд хүртэл буюу 1.27 гэсэн level хүртэл арилжаагаа явуулах юм байна гэдгээ харж болдог байна. За одоо энэ дээрээс стандарт Fibonacci extension tool гэж байгаа тийм. За А-гаас Б хүртэл буюу үндсэн уналт эхлээд дуусах хүртэлх high low зүйүүдийг тодорхойллоо. Буцаад retracement хөдөлгөөн орж ирсэн зооныг тодорхойллоо. За тэгээд ханшийг хаа хүртэл очих вэ гэдгийг extension хөдөлгөөнөөр бол тооцоолж болдог байна. За эдгээр левелүүд нь бол яг үндсэн стандартаар бол ер нь бол 2618, 1618. За тэгээд доошогоо бол 3, 4 гэсэн ийм үнийн бүсүүдээр бол ангидагддаг байх нэ. Тэг хүмүүс бол янз янзын extension pivot төвчнүүдийг ашигладаг. Тэг миний хувьд бол сая ашигладаг retracement хөдөлгөөнүүдээ бол хэлж өглөө. За extension дээр бол би яг үндсэн default settings-ээр бол явдаг. За тэгээ энэний settings руу ороод аль болох цэвэрхэн байдлаар бүгдийг нь ижлэхэн өнгөтэй болгоод use one color гэдэг дээр дараад ижлэхэн өнгөтэй болгоод background-ыг найрлахчвал бас илүү цэвэрхэн байдаг шүү. За юм байна. За тэгээ дараагийн ишлэлээр уулзцаа залуусаа.